За бүгдээрээ сайн байцгаана уу? Хакун байна. Хакумэри байна. Сайн байцгаана уу? Хай. Сайн байна. Сайн байцгаана уу? Хакун. Хакун байна. Hello! 안녕하세요! За удаан хугацааны дараа шинэ бичлэгээр та бүхэнтэйгээ мэдчилж байна. За тэгээ өнгөрсөн хугацаанд яагаад бичлэг хийгээгүй вэ? Яагаад амар удаан бичлэг хийгээгүй умарсан бэ гэвэл за та бүхний харж байгаачлан маш их юм болсон. Тэгээд айгүй юм шинэ амьдралд орж ирсэн. Тэгээд хабар гэдэг юм эхлүүлсэн. За Instagram дээр дагдаг ч юм уу хардаг хүмүүс магадгүй мэдж байгаа байх. За тэгээ янз бүр айгүй их олон зүйлүүд болоод тэгээд ямарс бичлэг амар удааж чадсангүй. Тэгээд одоо болохоор яг шинэ бичлэг амар удаасан дараагийн гээд ингээ бэлдээ байж байгаа байхгүй. Тэгээд өнөөдрийн бичлэг болохоор жоох урталж магадгүй учраас кяс эхэлжээ. За тэгээд өнөөдрийн бичлэг болохоор юм хоёр спонсор finally заяа хоёр спонсортэй ямар ч хэсэг эхлүүлж байгаа. За тэгээ эхнийх нь болохоор надаа бүр 9 сар баха нэг юм хөөрхөн юу ирсэн баггүй, ийм хайрцагтай юм ирсэн баггүй. Энэ болохоор Diamond Cosmetic гэдэг газраас над руу явсан баггүй. Тэгээд би ингээд энийг зөө ингээд амар ажил ихтэй зөө тэгээ мөрөөд ингээд боо юм болоо одоо л бичиж байгаа баггүй. Тэгээд уучлаарай. Тэгээд ингээд айгүй итгэж ингээд надад ингээд гоё юм явуулсан ингээ маш их баярлаа. Тэгээд одоо амар орой бичлэг хийж хэрвээ байсан бол зөө би ингээ хүнд ингээ бичлэг хийгээд өгөөч гэгээд ямар нэг бүтээтгэл явуулсан бол ийм урт хугацаанд ингээ хүлээгээд байж байгаад ингэхгүй байх байсан. Тэгээд удаан хугацаанд хүлээж өгсөнд ингээ маш их баярлаа. За тэгээ энэ хүү хайрцаг дотор маань юу байгаа вэ гэхээр за хажуудлын бичлэгээр болохоор яг unboxing хийж байгаа бичлэг ингээ янз бүрээрээ ингээ гарсан байгаа. За энэ болохоор Diamond Cosmetic гэдэг үгтэйгээ ингээд уулзлаад ойлгомжтой харагдаж байгаа хэрэг. Энэ болохоор глосс хийдэг тийм газар байгаа байхгүй. Тэгээ янз бүрийн глоссуудыг ингээд бүгдээр ингээд өөрсдөө хийдэг. За тэгээ энэ үйл ажиллагаа явуулдаг охин айгүй хөөрхөн 10 одоо 13 14 настай айгүй жоох охин байдаг. Гэтэ жоохон гэж бодохгүйгээр айгүй мундаг охин байгаа. Тэгээд бизнесээ айгүй удаан авч явж байгаа. Тэгээ хүргэлттэй ингээд өөрөө бизнесээ ингээд хийдэг. За тэнгуүдээ одоо ингээд энэ хайрцаг дотор гээл тэгэхэд чинь энэ бүрлжээ хайрцаг мөртлөө дотор нь айгүй олон зүйлүүдийг надад хийж өгч авсан байсан. Тэгээ энэ дотор нь болохоор бүр амар хөөрхөн ийм янз бүрийн Blackpink тийм нөө ARMY хүүхдүүд байх юм бол тийм хөөрхөн BTS стикер өдр байсан. Тэгээд ийм хөөрхөн болтаас ингээд өөрсдөө хийгээд явуулсан над руу. Тэгээ миний бодсон юм болохоор хүнд бэлгэнд ингэж өгвөл амар гоё юм байна да гэж бодсохгүй. За тэгээд ийм гээд янз бүрийн уруулын ингээд ийм гоё бодгонууд байсан. За тэгээд би бас дахиж нэг шинээр юм хэлмээр байгаа юм юу байсан бэ гэхээр энд ингээд ийм юм байгаа байхгүй. Энэ болохоор уруул ингээд хүрээлдэг ингээд буддаг багс байгаа байхгүй. За тэгээд би яагаад нэг ярмаар байгаа вэ гэхээр ийм багстай цуг ирдэг заяа. За тэнгууд энэ багс болохоор амар амар гэдэг байхгүй. Би ингээд уруулаа дандаа ихвчлээ иймэрхүү багсаар ингээд уруулын будгаа буддаг. Тэг ингээд будах юм бол ингээд одоо жишээл хүрээлэгчгүй би дандаа буддаг байхгүй. Хүрээлэгч надад байдгүй. Тэг хүрээлэгчгүй буддаг үед юу вэ гэх юм аа шууд уруулаар ингээд будах юм бол жоохон замбраагүй ч юм уу. Жоохон илүү гаргаад ч юм уу. Тэгээ жоохон муухай будчихдаг байхгүй. Тэгээд яг ийм жижигхэн багсаар уруулаа ингээд хүрээлээд ч юм уу яг ингээд будахаар амар гоё цэвэрх амар гоё харагддаг. Тэгэхээр уруулын ийм багс хэрэглэдэггүй хүмүүс байх юм бол бас ийм багс хэрэглүүл айгүй зүгээр санагдсан. За тэгээ тэнгууд энэ багс чинь заяа ганцхан уурлаа бод ашиглаад доосгоо заяа. Будна гэдэг чинь өөрөөсөө өөрөө урлаг шүү дээ. Энэ чинь ингээ янз бүрийн ингээ жижигхэн ингээ нүүрэн дээрээ хүртэл ингээ жижигхэн саамаа ч юм уу те ингээ жижигхэн контур ч юм уу тавьж махаад яг ийм definer brush гэдэг шүү дээ. Тэр шиг айгүй нарийнхан гаралттай аймаа нарийнхан багс болохоор янз бүрийн өөр юм гэсэн бодолтой ашиглаж болно гэж би хувьдаа бодож байна. За тиймэрхүү байлаа надад айгүй хөөрхөн юм явуулсан. Тэгээд хөөрхөн бас ийм дотор нь байсан. За тэгээд надад бас стикерийг би юунд ашигласан бэ гэдгийг би харуулъя заяа. За амар их болсон. Тэрийг юу асан бэ гэхээр би ингээ компьютерн дээр хаасан.
За энэ болохоор янз бүрийн стикер өөр газрын бас стикерүүд толигдсон байгаа. Гэтэ энэ Blackpink-ийн стикер эдэр гэх тиймэрхүү юмд комментэр дээр насан баггүй. Тэгээд айгүй хөөрхөн. Тэгээд би ч урууландаа л нэг амар анхаардаггүй. Миний уруул юу нэвчлэн жоохон юм хатцсан явдаг хүний хувьд ийм уруулын юм бүтээгт тасан ч амар гоёсэн. За тэгээд тэнгүүдээ ингээд бүр уруулын ингээд юм маск хүртэл ингээ анх удаа уруулан дээрээ тавьж үзлээ. Тийм scrub гэдэг юм бас анх удаа тавьж үзлээ. Тэгээд айгүй сонирхолтой. Тэгээд ер нь бол айгүй гоё үр дүнтэй санагдсан. Тэгээд өөрөө бүтээгдэхүүн юу гэсэн бэ гэхээр бүгдээрээ янз бүрийн химийн гаралж юм тийм зүйл юусэн байхгүй. Тэгээ өөрөө цэвэр хийдэг. Тэгээд ямар ч задаа хийсэн юм юу вэ гэхээр уруулын борыг эзэн ч гэсэндээ болно гэсэн баггүй. Тэгээд бид нар чинь ингээд идээгүй юм шиг мөртлөө ч гэсэндээ ингээд байнга уруул амаа ингэж долоож явахдаа уруулын борыг байнга идчихээд нь штэ. Тийм учраас надад бол тэр чанарын тал дээр бол айгүй сайн санагдсан. Тэгээд хамгийн амар гайхалтай юм зөө. Одоо ингээд ийм дүрлжээ ингээд амар их юм ааш юм шиг. Одоо ингээд бичсэн байсан чинь ийм амар их юм хийсэн мөртлөө за энэ заяа за миний авдаг будагнууд ч юм хүмүүсийн жоохон за том хүмүүсийн авдаг будаг байлаа гэхэд нэг юм уран будагны тэнцгээр үгүй. За үнэн нь бол ерөөхдөө бол амар боломжтой амар юм байсан. Би тэгээ гайхаа чи ингээд ийм хэмхэн зараад ингээд ашиг болд юм уу гэдгсэн чинь ингээд зүгээрээ өөрөө хийдэг учраас болдог аа гэсэн баггүй. Тэгэхээр хэдүүлээ ингээд ямар нэгэн байдлаар хүмүүс бэлэг өгөх юм идэхгүй эсвэл янз бүрийн байдлаар уруулын будаг ч юм уу глосс юм чинь эмэгтэй хүн ингээд байнга хэрэг болж байгаа зүйлээд нь шүү дээ. Тийм бол ингээд хөөхөн ийм хүнийг ингээд дүнгийн эхэлж байгаа дүнрээ бас дэмжиж бол гоё юм байна гэж бодсон. Тэгээ бас үнэн нас амар боломжийн ингээд ийм их хайрцаг дөрөв ийм их олон зүйлийг хүн талаа бэлгэлээ. За надад л бэлгэлгүй юм би бол амар баяртай нэг авсан байхгүй юу? Би бүр хүүшээ баярлаа. Тэгэд амар санаа зовж байсан ийм их юм би ингээд надад яаж итгэж өгч чадж байна гэж би бодсон байхгүй юу? Тийм болохоор ингээд үнэн ийм боломжийн ийм олон зүйл ингээд багтдаг ийм юм болох нь бэлгэнд хүүдж гэсэн өөрөө хэрэглэхэд ч гэсэнтэй айгу гоё юм байна гэж бодсон. Тэгээд Diamond Cosmetics-та баярлаа. За тэгээ би ямар холбогдох дугаар болон сошиал хаягуудын доор description хэсгээр бас энэ ч ингээ харуулад зургийг тавьчихъя. За, moving to the next topic. За тэгээ дараагийнх нь энэ хөвчлийг спонсор хийж байгаа газар нь болохоор Habar Custom гэдэг газар байхаа. За та бүхэн бас мэдж байгаа хаа. Тэгээд энэ малгай янз бүрийн зүйлүүдийг хараад эдгээр бүгдээр ямар ч Habar Custom-аас авсан зүйлүүд байхаа. Тэгээд өнгөрсөн хугацаанд болохоор амар их зүйлийг хийсэн, амар их юмнуудыг гаргасан. Тийм болохоор ямар ч эмчилгэн дээр ингээд дуустал нь сайн үзүүлж чадах үгүйгээ сайн идэхгүй байна. Гэтэ ямар ч ихнээс нь үзүүлж бай. Let's go. За ханаас эхлэх вэ? Амар их юм байна. Just being амар шундалтай юм ингээд өөртөө зөө бүр өнгөөр нь бүр янз бүрийн юм хийсэн байгаа байхгүй юу ингээд өнгөрсөн хугацаанд амар их юм байна зөө үзвэл. За малганаас эхлэх үү, корсетнаас эхлэх үү? За корсетнаас эхлэе. За корсетнаас ингээд харуулах юм бол за малганаас эхэлчих. За малганаас эхэлчихээ. За малгай болохоор ингээд хоёр төрлийн малгай хэлээд хийсэн байхгүй. Эхнийх нь малгай нь болохоор яг өөрөө эсвүрийг гаргаад тэгээ өөрөө бүх юм хийгээд хараад хийсэн байхгүй. Тэгээд тэгсэн чинь нөгөө доороо бэхлэгддгүү хийцэн. Тэгээ яг тэрийг бол зөндөө хүмүүс авсан. Тэг үнэн нас айгүй боломжийн байсан. Тэгээд одоо болохоор дандаа энэ малгайны захиал авч байгаа хуучин загварын ер нь айгүй цөөхөн авч байгаа. Тэгээд бүр ингэ нэг мяу хайт яг ийм малгай хүмүүсмээ байгаа ч гэсэндээ мөнгөний боломжгүй хүмүүс ахын бол хуучин загварын захиалж бас болж байгаа. За тийм юм хийсэн. За тэгээ энэ болохоор миний ингээд ерхэд бол малгайны дундаас самын хөөрхөн нь өнгөн нас амар гоё басан байхгүй. Тэгээд доторх нь өнгөн нь ингээ ягаан ч гэсэндээ арай өөр ягаан өнгөтэй. Тийм. Тэгээд энэ нь зориулж болохоор ийм цамц өөрөө хийсэн байхгүй. Гэтэ одоо л Habar дээр бол ийм хувцас бол ерхэд бол гарахгүй гэж бодож байгаа. Хувцас харин жоохон хэцүү, эсвүр нь хэцүү. Тэгээд SML гэх хүндэн тааруулах жоохон хэцүү юм шиг санагдаж байгаа. Хувцас руу ер нь жоохон орохгүй гэж бодож байгаа. Ямар ч энийг болохоор тааруулахад ингэж яг өөрөө бүх загварыг гаргаад үчис иймэрхүү загварт ямар ч цамц гадуур бол байдгүй би энэ загвар харж байгаагүй юм байна. Ямар ч энийг бол өөрөө хийсэн. За энэ болохоор миний хийсэн. Бас цагаан корсетүүд энийг байна. За тэгээ малганаас эхлэе гэсэн болохоор за ингээ ийм цэгэр өнгө байгаа. Цэгэр өнгө өөртөө хийсэн. За тэгээд ийм цагаан өнгийг хийсэн. Цагаан өнгөнд болохоор дотроо ийм хар дотортой хийсэн. За тэгээ ийм хар өнгөтэй. За хүмүүс болохоор хар өнгөний амар дуртай. Хидээ дандаа юу гэвэл хар өнгийг захиалдаг. Гэтэ ийм ягаан магаан өнгөнөөс амар гоё баггүй юу ер нь. Хар өнгө бол яг энгийн. Гэтэ ийм ягаан магаан өнгөийг хүмүүс маш шууд ингээд нүдэн тусгаад байдаг байхгүй болно. За энэ болохоор харна. Тэгээд ийм бас хийж үзсэн.
Энэ болохоор нөгөө та нар ингээд тийм Google-тэй гэдэг мэдгүй нэг юм Япон тэнгүүдээ ингээд ийм шүүрэн нисээд идэг ийм шулантай бэлүүдээ нэг ийм тийм Google-тэй кинотой жоохон төстэй ээж санаагаар ийм хийсэн. За тэгээд би цэнхэр өнгөнд бол амар дуртай. Тэгээд цэнхэр өнгөнд дуртай болохоор ингээд цэнхэр өнгийг хоёр цэнхэр өнгийн юу вэ? Нэг нь арай жоохон ийм жоохон дарк талын жоохон гүн цэнхэр, нөгөөт нь жоохон арай цайвар цэнхэр. За тэгээд улаан өнг. Улаан өнгийн болохоор би дотрыг нь болохоор хар өнгөр хийж үзэх. Тэг өнгө олоод хийхээр айгу гоё юм байлээ. Бихний нэг хоёр цэнхэр алгаа шууд хийцээс ахгүй. Хартаага цуг яг тэр өдрөө хийсэн. Тэгээд дараа нь хийж агаад дотор нь бас ингээ өөр өнгөтэй байвал хольж хийвэл гоё юм биш дээ гэдэг зүйлийг ойлгосон баггүй. За тэгээ эндээс би за сонгоод нэг хоёрыг нь ч хүмүүс үзүүлээ. За энэ болохоор харна. Яаж юм яагаад нүмсч байгаа хараад нүмсэн ч амар сүргүү харагдаад тах чинь. За хүмүүс амны цахиалт нь болохоор ийм хар өнгөнэ. За. Энэ болохоор яг юу шиг болсон? Яг юм муур шиг болсон. Би таар сэсэж сая нөгөө нэг ийм Google-тэй киноноос жоохон санаа авч ирсэн гээд. Тэг ингээд энийх нь юу нэ арай жоохон улаан хийсэн. Тэгээд дотортлыг нь бас улаанаар бас ингээд жилхэн өнгөө хийсэн бол бас аягүй сонирхолтой гоё болох байсан баг гэж би бодож байна. Тэгээд одоо ямар ч гэсэн нэг тийм захиалга болж ирсэн байгаа. Тэгж нэг хийх байгаа. За улаан нь бас яг ингэж харагдчих. Энэ л хараа дотор нь хар болохоор бас аягүй сонирхолтой айгүй содон тийм шийдэл болсон юм санагддаг байхгүй. Яс улаан энэ өнгөнд амар дуртай гоё юм байна гэж утсан хийснийхаа дараа. За сүүлд цэнхэр тэгээ болий. За энэ болохоор цэнхэр. Энэ болохоор бас амар гоё жоохон зуны дүүн юм шиг санагдсан. Зун жоохон дулаан үе юм эсвэл бас гоё ах гэж утсан. Эсвэл амар ижлэгүнгийн хувц өмссөн. Эсвэл тийчээр хаар эсвэл тийчээр цахан хувцсан дээр бас ийм хүн аягүй гоё харагдах байх гэж бодоод ямар ч туршилтаар ингэж хийж үтсэн. Тэг надад бол аягүй хөөрхөн таалагдж байгаа энэ өнгө. За тэгвэл одоо бүгд корсет руу орцгоё. Яа. За корсетийн хувьд болохоор бас янз бүрийн зараа байна. Тэгээд бүгдээ тухайн үед гарч исэн юу гэрээ бүгдээрээ байна. За тэгээд эхэлцгээе. За одоо энгийн яг иймэрхүү бол байгаа. Яна амар сонио. Unprofessional харуулчихлаа. За иймүүд нь болохоор зөвхөн урдаан ингээ үдэгддэг. Энгийн байгаа. Иймээс хар цагаан гэсэн төрөл байгаа. Надаар харн наалга. За тэгээд иймийг бас гаргасан. Энэ л болохоор юу вэ гэх юм бол хоёр янзаар зүүж болно. Хоёр талдаа үдээсэн гарч болно. Эсвэл урдаа хойно ингэж гарч болно. За тэгээд энэс болохоор бас хар өнгө байгаа. Тэг хар өнгөийг бас хийсэн. За тэгээд энэ болохоор айгүй сонирхолтой 2 in 1 гэдэг collection комбо юм уу тэрний үеийг гаргасан баггүй. Тэгээ нөгөө хэрээс нь болохоор цэнхэр өнгөтэй үдээсэн цэнхэр өнгөтэй. Тэгээ энэ дагалдаж ирэхдээ цэнхэр цагаан гэсэн хоёр үдээстэйгээ цуг ирнэ. За тэгээ энэний болохоор улаан хартай юм байна. За ийм хийсэн. За тэгээд энгийн ийм цэнхэр джинсинг хийсэн. Энэ болохоор яг цагаан хувцас мөцөн дээр айгу гоё харагдтыг. За тэгээд энэ болохоор бас айгу спешиал загвар байгаа. Ийм зебра гэдэг юм манай эдэж юм аа. Ийм хар цагаан өнгөтэйгээр гаргасан. Энэ болохоор цагаан хувцсан дээр зүгээр бас гоё харагддаг. За тэгээд миний бас гарсан нэг гоё юм нь юу вэ гэхээр Ocean гэдэг корсетийн төрөл гаргаж ирсэн. За энэ болохоор ингээд цэнхэр цагаан өнгө холцсон юм өнгөтэй. За тэгнээс болохоор янз бүрийн загвар байгаа. Тэр нь болохоор яг ийм өнгөөр бас гарсан. Энэ болохоор амар гоё. Энийг болохоор нөгөө нэг Женигээс санаа аваад хийсэн баггүй юу? Ингээд нэг Жени болохоор энэ корсет биш зүгээр нөгөө юм цанц хүмүүсээс авах доороо юм юмтэй. Тэгэд иймэрхүү корсет бас хийвэл амар гоё юм байна да. Яг Ocean гөрөө явуул гоё юм байна да гэж хийжсэн. Энэс амар гоё загвар. За Ocean-гийн энгийн зүгээр ийм нь байна. За тэгээ иймэрхүү хувцсан дээр өмсөхөөр гоё харагддаг. За тэгээд ийм мөрөвчтэй бас корсетууд байгаа. За энэ болохоор ингээд дэше албагдаад гэж үүрдэг. Энэс айгуу гоё. Би бол энэ идэртэй амар дуртай. Энийг яг өөрөө загвараар гаргаж ирсэн. Бүр жоохон энэ чинь санаагийн зав би 10 жилдээ гаргаж ирсэн. Бүр 10 жилдээ ингээд хуучин хувцс ч юм уу тэ хайчсан хувцаа ингээд янзлаад
тэр ингээ үлдсэн материалуудаа ашиглаа ингэждэг гэсэн баггүй. Тэг хамгийн хайжсан. Одоо тэрний нэг жишээ бол энэ байна. Амар хөөрхөн нэг бүр амар жоохон бахта хийжсэн. Тэг одоо ч ингээ өмсдөг амар хайртай. Нэг ямар ч хадгалдаг. За тийм байгаа. За корсетууд нь ерөөхдөө бол иймэрхүү байгаа. За тэгээд одоо гарын ханд warm болон гарын гой гойлуудыг дэг харуулахаас өмнө би хуцаа салчаад ирье. За баг зэрэг хуцаа солиод гараад ирлээ. За тэгээд ханд warmer-ыг танилцуулахаас өмнө хамгийн их ягаад ингээд ийм санаа гарсан бэ гэхээр нөгөө нэг бүр ингээд аль дээрээс хойш ингээд яг юм K-pop аялууд ч юм уу ингээл янз бүрийн ингээд юм солонгос ингээд YouTube-ыг үзэх ингээд дандаа ингээд амар хөрхөн ханд warmer гэж үзсэн. Тэгээл амар хөрхөн фотошоп гэдэртэйг өмссөн баха надаа ингээд амар гоё ирдэг гэсэхгүй. Тэгээд хамгийн их яаж гисэн бэ гэхээр зүгээр хуцсныхаа ханцууг нь хажлаад зүүж эхэлжээс аахгүй. Тэгээд өөрөө ингээд улимшин байхгүй яг ойж моёд эхлээд тэгээд дараа нь болохоор хабараа нээснийхаа дараа ямарсан нэг гэсэндээ гоё гаргаад юм гэсэндээ зарвал айгу гоё юм байна да, хийвэл гоё юм байна да гэж бодсохгүй. За тэгээд хамгийн анхных нь болохоор 2-in-1 гэдэг дээр болохоор ийм хоёр ийм hand warmer тагалдаг байхгүй. Тэгээд хэлцүүлчих. За энэ болохоор юу вэ гэхээр нөгөө нэг корсеттайгаа хамт ямар ч гэсэн ингэж хийсэн. За корсет нь болохоор юм штэ тий. Тийм болохоор ингээд нэг гарынхан цэнхэр нэг гарынхан цагаан ингэж хийж үзэхгүй хийгээ зургийг авч ямарчсан үгүй. Цэнхрээр бас хийсэн. Бас малгайтай ижлэг өнгө зохицуулаад ингэж хийсэн байхгүй. Улаан одоо яг иймхүү загваруудыг болохоор бүгд ингэ юм хоёр янзаар өмсөх боломжтой. За нэг нь болохоор оёлыг нь гадагшаа гаргаад ингэж өмсөж болно. За эсвэл оёлыг нь дотгошоо нийлүүлж хахад ингэж өмсөж болно. За хоёр янзаар өмсөж болно. Би болохоор ингэж өмсөх тууштай. Таяас ингэж өмсгөрөөс гоё харагддаг. За тэгээд дараагийнх нь болохоор бүр амар гоё мешн хийж ярмаар байгаа зүйл нь юу вэ гэхээр VIP limited edition гэдэг тийм гарсан. Тэр нь болохоор корсеттойгоо хамт ингээд гарынхаа юутэй зүг ирсэн. За энэ болохоор гарынхаа юуг нь би одоо юу гэж хэлэх сайн мэдэхгүй. Энийг болохоор нэгэсэндээ корсет гэж хэлмээр юм уу гарын. За тэгээ нэг болохоор яг Jenny-гээс санаа аваад хамгийн анх бол хийжсэн. Миний хувьд бол миний хийсэн юмнуудаас баг хамгийн гоё нь бас энэ байсан юм шиг санагддаг. За ингээд өмсөх боломжтой. Тэнийг ингээ өмсгөр амар гоё принцесс шиг санагдаад байдیں۔ Тэр нь болохоор миний хувьд бас хийсэн амар гоё зүйлүүд юм аа. Нэг байсан. Ийм бас. За корсет ингээ харагдаж байгаа тийм. За тэгээд хамгийн сүүлд нь хийсэн юмнуудаа дуртаагүй зүйл гэх юм бол чокрууд хийсэн байхаа. Чокрууд нь болохоор ингээ уртаа уддаг. За би зүүж харуулъя. За ингээд зүүхээр ингэж харагддаг. Ийм. Тэг бүгд ингээ хосоор ингээ зүүхээр яг нэг тийм амар гоё юм үнсгэлжин юм шиг нэг тийм амар гоё ингээ санагдсан надаа ингээ хамгийн ингээ бүгдээр ингээ зүүгээд ингэж яасан төсөлчин бас нэг юм хөө чокор зүсдэг тийм юуныхаа дүр дээр яарс ингэ тасаар нь ингэ зүүхээр ингэ амар гоё байдаг тийм ээ тэгээ нээс болохоор бас хар өнгөтэйг хийсэн. Тэгээ би хар өнгөтэйгөө болохоор зүүхтэй ингэ үр хийсэн гинжтэй зүүждэг. Тэгээд нэг зүүхтэй болохоор юм софт юм уу янз бүр юм хөө зүйлээ зүгээр арай зогцтой юм шиг санагддаг. Яг ингэ бүгд ингэ тасаар зүүчгээр бас ингэ амар гослоод амар гоё бас харагддаг юм шиг санагддаг. За тэгээд өнөөдөр ямар ч гэсэн миний танилцуулгыг хүссэн юмуд маань энэ хүртэл байлаа. Тэгээд айгүй урт видео болчих шиг боллоо. Гэтэ ямар ч дуусан үзсэн та бүхэндээ үнэхээр их баярлалаа. Тэгээд одоо янз бүрийн зөндөө олон гоё санаануудыг бас зөндөө олон хийхийг хүсэж байгаа зүйлүүд бас зөндөө олон байгаа. За тэгээд нэг нь спойлер дэж ярих юм бол одоо болохоор яг recycle гэдэг тэр зүйлүүдийг нь ашиглаад ингээ хуучин хувцсуудыг амар гоё янзлаад thrift flip гэж ярьдэн шүү дээ. Яг тийм болгоод гоё тийм контент ч юм уу тийм гоё зүйлүүдийг бас хямдхан заруул гоё юм уу даа гэж бодсон. Тэг ямарч нэг хийцэн waste бас байгаа. Тэрний зургийг нь авч амжаагүй ямар ч гэсэн постэр болж оруулж амжаагүй байгаа. Тэгээ тэрийг нэг оруулах бодлогоо. Тэгээ одоо л бас нэг юм хос юм джинс над дээр ирсэн байгаа. Тэгээ тэр джинсийг бас янзлах бас нэг тийм бодол байгаа. Тэгээ цааш талаараа тийм хүү зүйлүүдийг идэлээд гоё янзлаад тэгээ тухайн хүндээ ганцхан
өгөхөр хэмжээ. Тэгээ нэг удаа л нэг тийм юмсэн. Тэр нь болохоор юм свитер байсан баггүй. Тэр болохоор яг шинээр нь аваад ингээ амжилсан. Тэгээ одоо л дараа нь хийх юмуд болохоор дандаа ингээд хуучин хувцс ч юм уу хүмүүс өмсдөггүй ч юм уу тийм зүйлүүдээр ямар ч сайжлая гэсэн бодол бол байгаа. Тэгээд худалдаж хамаал ганцхан байгаа. Урал шийдэр ганцхан байгаа. Тийм юмыг одоо ганцаар өмсөн гэсэн үг шүү дээ. Тэгээд өнөөдрийн манд бичлэгийг энэ хүртэл дуусна. Үзэж өгсөн та бүхэндээ бүгдээрэнд нь баярлалаа. За тэгээ мөн ингээд хизээч би ингэж ингээд амар гоё юм үзүүлэхтэй ингээд бусад ингээд ютуберыг авах нэлээд амар хатаарт гэсэн аахгүй ингээд ямар ч гоё ингээд хүмүүс амар гоё юм явуулаад тэгээд тэр мөрийг зүгээр ингээд бичлэг хийгээл болоо гэдэг. Тэгэж ингээд амар бодол амар хатаарт гэсэн чи одоо ингээд яг надад яг энэ үе ирээд ингэж гоё өөрөө ингэж ирэх үе ингээд ирж байгаад ингээд бүр ингээд амар гоё баяртай байхгүй. Тэгээд Diamond Cosmetics-та бас амар их баярлалаа. Надад итгэж ингээд гоё бүтээгдэхүүнээ явуулсанд. Тэгээд та бүхэн минь бас дэмжиж subscription хэсгээс хаяг руу н ороод яхаарай. За тэгээд би 2 хабар кастом болон Diamond Cosmetics-ийн доор subscription хэсэг дээр ихэнгүй мэдээллийг нь оруулах болно. За тэгээд бүгдээрээ дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.